Чабалсан хотын баруун хойд хэсэгт орших Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэмжийн газарт ойн зурус байгуулах ажил 2017 оноос хийгдэж эхэлжээ. Энэхүү ажлыг аймгийн засаг даргын санаачлагаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хариуцсан гүйцэтгэгчээр гэрэл сэтгэмж орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар ажиллаж байна. Хэрлэн сумын хэмжээнд нэг сард дунджаар 25-аас 30 хүн, жилд дунджаар 300-аас 360 хүн хорвоогийн мөнх бүсийг үзүүлж байна. Дорнот аймгийн төв Чабалсан хотод төвлөрсөн оршуулгын газар Хэрлэн сумын 3 дугаар агийн нутаг дэвсгэрт байрладаг. Энэ газарт нь за 1960 оноос хойш шарил тавьж эхэлсэн байдгийг. За одоо 17 оны байдлаар бол сарда дунджаар нэг 20 хүн нас барж ийн манай аймагт. За энэ шарилын газрын ухаанд нийт талбай нь бол 120 га хүрчээд байна. Бид нар жил болгон хаварда галын зогоон аюулгүй ажиллагааг хангаж ухаанда галын зогооныг татдаг байгаа. Энэнгээрээ хэмжил хийгээд үзэхэд 120 га гарч байгаа. Яг игнээ годом гээд явах тийм юм бол баахгүй. Тэгээ зүгээр ингээд лам нарын зааж өгсөн газар ухаанда шаардлага байрлуулад байгаа байхгүй. Оршуулгын газарт хүн нутаглуулах газрын зөвшөөрлийг Чабалсан хөгжил орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар олгодог. Ингэхдээ иргэд хүссэн газартаа шинэ газрын зөвшөөрөл авч болдог байна. Энэ талаар нарийн зохицуулалт бүхий дүрм журм төлөвлөлт байхгүй байгаа нь оршуулгын газрын хэмжээг эрс нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Хэрв оршуулгын газрын хэмжээ энэ хэрээр тэлсээр байвал Чабалсан хотын баруун хэсэгт тулж ирэхэд тун ойрхон байгаа юм аа. Манай дээр бол яг холбогдох тийм тогтоосон журам юу гэж бол байхгүй. Иргэд өөрсдөө насурсан хүнийхээ газрын гэрчлэгийг авч ирээд 5,000 төгрөг тушаагаад зөвшөөрөл авдаг байгаа. Тэгэхээр нэг хүнд одоо тэдэн метр квадрат газар болгоно эсвэл яг танах энэ нэгний энэ газар ингэж тэргсэн цэг энэ төр тодорхой зааж өгөх үү ямар вэ? Яг тийм заасан метр квадратчилсан тийм зүйл бол байхгүй. Иргэд өөрсдөө нэг өмнө нутаглуулсан тэрнийхээ хажуу 50 гэдэг утгаараа байдаг болохоор яг заасан юм болохгүй. Хүмүүс иргэд өөрсдийнхөө 50 гэсэн газраа л тавьдаг. Тэр манайхаас зөвшөөрөл аваад бичиг аваад хариуцсан манаач гэж байгаа. Манаач газрынхаа бичгийг зөвшөөрлөө үзүүлээд өөртөө газраа сонгочдөг байгаа. Нас орсон хүний цогцосноос агаарыг бохирдуулагч хорт бодис ялгардгийг олон улсын эрдэмтэд тогтоосон байдаг. Тодорхойлбол оршуулганаас нүүрс төрөгчийн азотын хүчил ялгархаас гадна агаар хөрсөөр дамжин элдв халдварт өвчин, цусан суулга, сүрьегийн макробактери ялгардаг байна. Дорнот аймгийн төв Чабалсан хотын агаарын урсгал хойноосоо урагш чиглэдэг. Тиймээс оршуулгын газрыг хотын төвөөс тусгаарлах, элдв сүрэг нөлөөллөөс өрчлөн сэргийлэх үүднээс ойн зурус байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Манай Чабалсан хотын одоо нутаг дэвсгэрт байгаа энэ иргэмжийн газар гэж одоо манай өвгд эцэрдэг байсан. За энэ газрыг бол одоо 2017 онд байгаль орчны салбарт одоо хийж байгаа ажлаас одоо энэ газар орчинд бас бүтээн байгуулалт хийя гэд аймгийн удирдлагуудаас одоо дэмжиж одоо хөрөнгө баталж 17 оноос энэ ажил маань эхлээд явж байгаа. За энэ ажлын одоо гол зорилго бол одоо энэ иргэмжийн газрыг олон нийт орон сууц нийтийн эзэмшлийн одоо зам талбайгаас нь тусгаарлах орон сууцнаас тусгаарлах. За тэгээд түнчлэн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг бууруулах. За одоо орчны өнгө үзэмжийг сайжруулах, тоос одоо тортгийг одоо багасгах ийм одоо үндсэн зорилготойгоор анх эхэлсэн. Тэгээд эхний жилдээ бол одоо хашаа хайс баригдаж мод тарих ажлын одоо гэрэл сэтгэмж орон нутгийн өмчт үйлдвэрийн газар хийгээд одоо 2 дахь жилдээ одоо арчлан хамгаалаад явж байгаа. За ойн зурус хийх ажил 2017 оны хавраас эхэлсэн. Ойн зурус байгуулах ажлыг энэ эхлэл болвол газар тусгаарлах ажлыг байгаль орчин ажил жуулчлалын ойн албаны дарга мөнгө сайхан мэргэжилтэн нансалмаа Шавалсан хотын газрын алав архитектор
холбогдох хүмүүсийн үетэйгээр энэ газрыг бүрэн одоо хаанаас яаж авч хийх үү гэдэг газраа их тогтсон. Газрыг бол нийт урт нь одоо цай болсон хотын хүрээнд эндээс харагдах одоо үзэгдэх орчныг далдлах учраас одоо энэ гэдгийг бүр үзээд тэгээд энэ одоо барьсан хашаанаас урагшуул одоо ингээд юм дэхгүй урагшуул алдсан юм бол ойн зурус мод болох ийм зорилготойгоор газраа тусгаарлсан. Газар бол 3 хэсэг зохион байгуулалтаар хашаа хийгдсэн. Манашийн байрын баруун тал, Манашийн байрын зүүн тал, зүүн хойд талын булангийн хэсэг. Тэгээ ингээд машин явах юм хэсгээр 3 хэсэг хуваагдаад нийт хашааны урт бол 980 м, өргөн бол 110 м-ийн урттайгаар торон мод төмөр шунтай тэг хашаа хийгдсэн. Иргэмжийн газарт хэмжээ хязгаар тогтоож хашаажуулах хүсэлтийг 2014 онд мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Харин аймгийн засаг даргын санаачилгаар 2017 оноос эхлэн энэхүү санал бодит ажил хэрэг болж оршуулгын газрын ойр орчинд ойн зурвас байгуулж хашаажуулах байгаль дээлтэйгээр шийдэх ажлыг хийж эхлэн 2 дахь жилдээ үргэлжилж байна. Нийтдээ орон нутгийн төсвөөс 41 сая төгрөгийг төсөвлөн 10 газарт ойжуулах ажлыг хийж эхэлсэн юм. Ойн зурвасын ажил бол 10 6,000 ширхэг мод тарих. Энэ ажлыг бол 75% амьдралтайгаар энэ ажлыг гүйцэтгэх ийм одоо даалгавартай аваад эхний 10 жилийн 3,200 ширхэг мод таригдсан. Энд бол ер нь стандартын дагуу буцоог орно. Тэгээд энд ямар төрлийн мод орсон бэ гэвэл удаас, хайлаас, бийлс ийм 3 төрлийн мод тарьсан. Тэгээд бийлс тарьсан тарих ач холбогдол бол ойн зурвасыг одоо шигүү болох үүрэгтэй. Бас одоо гоё шимгэлийн зориултаагаар хийсэн. Тэгээд энэ төлөвлөлтийн гол энэ дээр юун дээр анхаарсан бэ гэвэл бид нэр төлөвлөлтийн одоо зургийг ингээ ярилцаж хийхдээ бол газрын хөрсний байдал тэгээд модоо тарих одоо аль талдаа яаж тарих вэ? Хөрсөө яаж боловсруулах үр дүнд хүрэх үү гэдэг дээр бол хамгийн гол нь мэргэжлийн онцгой бид нэр ингээ гол энэ дээр анхаарсан. Мод тарих ажлыг нэг хавар ихтэй газрын хөрсөө боловсруулах энэс ихсэн тэгээ бид нар эхний ээлжинд бол унгалдаа гэдэг одоо Хисбаатар ашиглаж бүр нийт нөлөнхүйд нэг 5 игнийг бүтэн одоо 14 хоног энд яаж ухсан. Тэгээ 3 игнээ болохоор ингээд шуудуугаар ухсан. Нэг болохоор 4 игнээгээр ухаж ингэж хийсэн. Яагаад гэхэд газрын хөрсийг нь маш зөөлөхгүй болоод эндхийн газрын хөрс болоод нэгт тийм хүндөвтөл хөрстэй. Өнгөн хэсэг нь болохоор бол маш боломжтой. Тэг хар хөрөн гоё хөрстэй ийм онцлогтод тааруулж ингэж хийсэн. Манай нөхцөлд бол ерөнхийдөө энэ өндөрлөг газарт ургадаг мод бол хайлаас байгаа. Тий. Энэ өмнөх олон жилийн өмнө одоо тарьсан энд энэ одоо 30 орчим настай хайлаас мод энд одоо хэсэг 2 хэсэг газар байгаа. Тэгэхэд болоод энд бид нар яагаад энийг болох нэгд улаас тарьдаг ус нь болоод өндөр болох. Нэгд энэ чинь бидний халахлах зорилттой. Тийм учраас нэгд урагчуд хөрсөндөө дасаад улаас мод болоод хөрс хамгаалах орсны хамгаалалт хамгийн гол гаднах боцыг шингээж авах чадвартай бол улаас мод илүү. Учраас гарсааг улаас мод уруулахаас аргагүй болсон. Тэгээд хайлаас манай нөхцөлд таарах бол одоо биелсэн баг. Оршуулгын газарт ойн зурвас байгуулах ажил 2017 оны хавар эхэлсэн. Талбайг тусгаарлахтаа газрын онцлог далдлах орчныг тооцоолж, зам харгуйг хаахгүй байхаар бодож, мод тарих талбайг 3 хэсэг болгон зохион байгуулжээ.
Тус бүрт нь 3 хэсэг хамгаалалтын төмөр шонтой ган торон хашааг барьсан байна. За ажил эхэлсэн эхний жилдээ модны суулгацыг тарих стандарт нормыг баримтлан 1 м2 талбайд орох эрдэс бордоо хийж 1425 ширхэг улаас 1250 ширхэг хайлаас 365 ширхэг буйлс нийтдээ 3040 ширхэг мод суулгацыг тариалжээ. Дараа жил нь буюу 2018 оны хавар зүүн талын 2 хашаанд дутуу талбайг гүйцэн 600 ширхэг улаас 2450 ширхэг хайлаас нийт 30,060 ширхэг модыг тарьсан байна. 2018 оны намрын байдлаар нийт тариалсан модны ургалт 86.8% байгаа юм. За бусад улс орон болон бусад ер нь томоохон хотуудын жишгээр бол хоттойгоо оршуулгын газар зэрэгцээд ингэж орших тохиолдол бас байдаг. Гэхдээ энийг бол иргэдийн ая төвтэй амьдрах орчин нөхцөлийг одоо сайжруулах одоо байгаль дээлтэйгээр шийдэх үүднээс ийм модон хөшиг буюу ойн зурвсыг байгуулж ингэж тусгаарлаж шийдсэн байдаг. За Дорнот аймгийн хувьд гэх юм бол Дорнот аймгийн Төвчөө болсон хотын энэ яг одоо энэ миний ард харагдаж байгаа Хэрлэл сумын 3 дугаар огийн баруун хойд хэсэгт бол оршуулгын газар байрлалыг. За яг энэ Хэрлэл сумын 3 дугаар ог дээр бол яг энэ хэсэгт нь болохоор 1000 айлын орон сууц баригдах ийм төлөвлөгөө гарсан байдаг. За энэ жилийн үед гэх юм бол 1000 айлын орон сууцны дулааны шугам сүлжээний ажил бол хийгдэж ерөнхийдөө дууссан байдаг. Тэгэхээр одоо 1000 айлын орон сууц баригдаад эхлэхээр мэдээ сургууль цэцэрлэг одоо томоохон худлааны төвч гэдэг юм уу суурьшлийн бүс бол энд бий болно. Тиймээс одоо иргэдийнхээ ая төвтэй амьдрах орчин нөхцөлийг бодолцоод за ирээдүйд гарах хор уршигаас одоо сэргийлж оршуулгын газрыг ингэж модон хөшиг буюу ойн зурвсаар тусгаарлах ажил бол 2017 оноос одоо ингэ эхлээд хэрэгжээд явж байгаа юм ба. Монгол Улсын ойн тухай хуулинд тарьсан модыг 3 жилийн хугацаанд арчлан ургуулж амьдрах чадвартай болсон хойно орон нутаг холбогдох байгууллагууд хүлээлгэн өгөх хуультай байдаг. Иймээс оршуулгын газарт ойн зурвас байгуулах ажлыг хариуцан ажиллаж байгаа гэрэл сэтгэмж орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар арчил хамгаалтын асуудлыг хариуцан ажиллаж байна. Жилийн 4 удирдалд бол модыг арчилж ургуулах ийм ёстой. Ер нь мод бол 100 болвол хөрсөндөө дасаад услаад мэдээж ингээд потенциал борцоо болгох явдаг. Одоо бол одоо унтаа байдалд ороод байна. Одоо энийг унтуулахын тулд бол яаж унтуулах ёстой гэдэг намрын сэнэг услага хийнэ. Намрын сэнэг услага хийгээд тэгээд одоо ингээд тайван оршин. Одоо өвдгийн арчилгаа бол мэрэгч амтнаас хамгаалах гадны одоо хашаага гэдэг юм одоо мал амтад сэргийлэх одоо юунд ороход сас хавуулах. Одоо сасны байдал бол их ороход овоолох боломжгүй учраас сас их ороход сасаар хамгаалснаас сас их яснаар өөрөө энэ их шийгийг барьдаг. Хоёрд бол мэрэгч амтнаас хамгаалах арга болдог. Тий. Тэгээ хуурайшид их их байхад бол модны нарийн мөшөр зузаан модын мөшөр ингээ хатчихдаг. Тийм учраас бол ургалт нь нөлөөдөг. Учир заавал одоо сас хавуулж сасыг юм хийх нь бол маш их ашигтай. Тий. Ер нь тэгээд цаашдын арчилгааг бол одоо үед бол яагаад арчилгаа гарцаагүй хэрэгтэй байна вэ гэхэд одоо бид нар энийг 1.20 м доош гүн ухсан. Тэгэд ямар шийг байхгүй. Тий. Тийм учраас энийг гарцаагүй бол одоо доороос шийг өгөх байсан учраас усалж арчлах. Тэгээ энийг шиг халах өндөр болдог чинь улаас мод бол өндөр 20 м урах хэрэгтэй. 20-25 м одоо өндөр ургадаг. Зарим ойн хөвшид бол хамгийн 45 м өндөр ургадаг. Ийм чадвартай мод. Тийм учраас энийг өндөр ургуулахын тулд гарцаагүй арчлах хэрэгтэй. 50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчил төрөгч ялгаруулж 75 сая 640 мянган төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж 45 сая 750 мянган орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж 38 сая 125 мянган орчим төгрөгөөр үнэлэгдэх үйд хөрсдлийн эвдэрлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Инхээр ганцхан мод 197 сая 640 мянган орчим төгрөгөөр үнэлэгдэн гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байдаг. Харин нэг га талбайд тарьсан мод жилд дунджаар 5-аас 6.5 тонн нүрс хүчлийн хийг өөртөө шингээж 3.5-аас 6 тонн хүчил төрөгч ялгаруулж чаддаг байна.
Иймээс иргэмжийн газрыг тойруулан ойн зурус байгуулснаар тэндээс ялгарах азот нүүрстөрөгчийн хий зэрэг бодисуудыг өөртөө шингээн агаарыг цэвэршүүлж орчныг эрүүлжүүлэх хамгийн зөв шийдэл юм. Одоо биднэрт энд нэг хүндрэлтэй асуудал юу вэ нөхөд услагааны асуудал байгаа. Одоо услагаан дээр бид нар машинаараа бол тээвэрлж усалж байгаа. Аажимд энийг усалзын систем тавих зорилготой. Ер нь энэ ганц 10 гагаар тэтгэхгүй одоо энээс урагшаа болвол одоо энэ үргэлжлэхгүй тэлэхгүй энэ газар. Тийм учраас энэ урт талын хэсгийг үргэлжлүүлээд одоо нуур хүртэр ингэж сунгаж үргэлжлэн ойн зурц болох зорилттой. Мөн одоо энэс гадна энэ жижигэн хөндөй жалга байна. Энэ судлуудыг ингэж битүү ингэ. Тэгснээр эн чинь алцаасууд битүү болгосон. Битүү ой болно. Тэгснээр ойтой болцсноороо эн чинь ямар аш холбогдолтой гэхэд ойч болохоор өөрөө юу газрын хурцаа хамгаална. Одоо эндээс гарч байгаа агаарыг одоо сэвэршүүлнэ. Энэ ботыг шингээж авна. Ийм одоо олон талын аш холбогдолтой учраас гаршаагүнд ой багсан аргагүй. Би нэг жишээ ярих уу. Бид нэр одоо энд одоо ингэж ажиллаж байхад өдөр болоод ингэж ажил хийхэд ямар ч ингэж байгалийн энэ одоо үзэгдэл энд үзэгдэхгүй. Тэгээ одоо нар ороод яг ингэж тогтун болоод ирэхэд энд юу агаарын байдал ил сүр бол. Үнэр. Бүр одоо ингэж нэг сонин үнэр шууд одоо хамраас ингэнэ. Тийм учраас бол одоо аргагүй одоо энэ юуны үнэр энэ агарын найрлага юуг өөрчилж байна л. Өөрчлөхэд бол энэ ой бол гарцаагүй тус болно. Энэ газрын ойн зурус байгууллагчнаараа бол нэг энэ газрыг халахлах үүрэг хүлээхээс гадна энэ манай тарьж байгаа энэ юунд бол ард иргэдийг өргөн хамруулах, оролцуулах ийм сандыг хэрлэн сум тавиад байгаа. Энэ модыг бол ямар ч одоо улирал тарьдаг тийм технологи нэвтэрсэн. Тийм учраас одоо ард иргэд өөртөө сандаар өөртөө хамаатан зориулсан одоо мод тарих төгөл байгуулах ийм одоо санаачлагыг дэвшүүлвэл манайх 100 модоор хангаад бүрэн хангах юм боломжтой. Манайхаас мод гарах боломжтой. Одоо өвдийн цагт одоо мод яа тарих вэ гэхэд модыг ингээ юм бортхон хийгээд бэлдсэн байна. Бэлдээд. Тэгээд авчраад ингээ шууд нөхөө гаад сурлаа усаагийн устлаа боллоо. 100 болвол мөн адил 100 бид нар бортхон хийгээд тусгаарлаж байна. Ингээд бортоо гэж юм уут хэлээд байгаа. Тэг ингээд урагч байна. Тэгээд тэр усан модыг манахаас аваад ингээд тэгвэл энэ одоо бол маш хурдан ой болох боломжтой. Тэгээд энэ маань ой маань бидний энэ тарихад илүү өөрөө өсөн тэлж буурч. Монголчууд нэг мод тарвал нэг насны буян, хоёр мод тарвал хойд насны буян хэмээн хэлцдэг. Хайртай дотны хинэгнээ эцсийн замд нь үдэгтэй хойчийн буйныг ботож ногоон сувраг гэгдэх мод тарж заншвал байгаль их хойч үедээ үлдэх жинхэнэ буян болох буйцаа.